Нэг үзэгчээс асуулт ирсэн. Ямар асуулт гэхээр нэг төрийн байгууллагад ажилладаг. Удирдлага нь бол удаа дараа одоо мессеж бичих, уулзах, тэ хамт хоол идэх ийм хүсэлтүүдийг удаа дараа тавьдаг. Ажилтан одоо энэ тохиолдолд бол зөвшөөрөөгүй. Яг энэ зөвшөөрөөгүйтэй холбогдуулаад удирдлагаас нөгөө ажилтны хэвийн үйл ажиллагаагаа ажил албан тушаалаа эрхлэхэд нь зориуд саад очруулах ч гэдэг юм уу шууд бусаар ямар нэгэн байдлаар ингээд нөлөөлдөг. Одоо өөрөөр хэлэх юм бол энэ дарамт шахалтанд оруулдаг ч гэдэг юм уу. Хэвийн ямар ч гэсэн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад энэ боломжгүй нөхцөл байдал үүсээд эн чинь өөрөө магадгүй нөгөө ажилтны сэтгэл зүйн хувьд бол маш олон дарамтууд ирнэ те. Одоо стресстэх нойргуудах ч гэдэг юм уу гэл олон төрлийн сэтгэл зүйн сөрөг үр дагаврууд гарч ирээд идэг л те. Тэгэхээр жишээлбэл энэ тохиолдолд магадгүй энэ ажлын байрны дарамт, энэ бэлгийн дарамтын тухайд яг ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд одоо хохирогч хэн хандах хэвтэй, хаанаас эхлэх хэвтэй юм бэ?